За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Тэгээд хүүхдийнхээ найз нь бай, хүүхдтэйгээ найз шиг харилцаатай бай гэдэг гайхалтай зорилгыг өвөрлөөд ороод ирсэн эцэг эхчүүдэд зориулсан сургууль маань ороод ирсэн танарт бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд энэ бол та өөртөө гэр бүлдээ хүүхдтэй оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд хэдүүлээ сургалтынхаа талаар товчхон танилцаад цаашаа явцгаая. За намайг Чинчглөөний Цэрэн Толгор гэдэг нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. За яг гэр бүлийн харилцаа тэр дундаа хүүхдтэйгээ харилцааны чиглэлээр суралцаад, судлаад сүүлийн 3 жил суралцаад явж байна. Тэгээд яг энэ суралцаад явж байгаа хугацаанд сурсан мэдсэн зүйлээ буцаад яг хүүхдүүдтэйгээ гэр бүл дээрээ туршиж үзээд тэндээсээ гарсан үр дүнгуудээ буцаагаад маш олон эмэгтэйчүүдэд заах, ээжүүдтэй хэлж өгөх энэ гайхалтай хүсэл мөрөөдлийг өвөртлөөд явж байгаа одоо эмэгтэй байна. За тэгээд энэ 10 өдрийн турш хэдүүлээ яах вэ гэхээр онлайнаар хичээлээ үзээд явна. За хичээлийнхээ гол агуулга маань юу байх вэ гэхээр эхний удаа бид нар энэ 5 агуулгын хүрээнд 5 өдөр суралцаад 5 дахь өдрөө оройн цагаар Zoom уулзалтын. За хичээлээ бол юу гэхээр YouTube дээр байршуулаад тэнцэнээсээ би өглөө болгон линкээ оруулаад явна. За та хэд маань линкээрээ байгаа газаасаа боломжтой цаг үедээ тухайн өдөртөө багтаагаад хичээлээ үзээд явах боломжтой. За хичээл болгоны ар дээр тодорхой дасгал даалгаврууд маш easy бөгөөд бидний маш амархан гэж боддог. Гэхдээ амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Гэхдээ бидний амьдралд маш үр нөлөөтэй байдаг. Маш жижигхэн даалгавруудыг өгөөд явна. Та хэд маань энэ даалгавруудыг яг гэр бүл дээрээ, яг хүүхд дээрээ туршиж үзээд, хэлж үзээд, хийж үзээд тэгээд төрсэн сэтгэлдлүүдээ гой шат групптэй хуваалцаад яваарэ гэж та хэдээсээ хүсмээр байна. За энэ 5 агуулгын дараа бид нар юу гэхээр 5 өдрийн дараа ментор уулзалтын цагаа групп дээрээ зарлаад явна. За ментор уулзалтаар яг танд одоо юу гэдгийг төрсэн сэтгэл одоо байгаа бэрхшээл асуудлууд юу байна? Яг тэрэн дээр чинь юу гэхээр тодорхой менторлтуудыг хийгээд таны асуудлын гарц гаргалгааг би зөвлөөд явнаа. За дараа нь үргэлжлүүлээд дараагийн 4 өдөрт нь бид нар энэ 4 агуулгын хүрээнд хичээлээ үзээд дахиад дасгал даалгавраа хийгээд дахиад нэг Zoom уулзалт хийгээд ингээд 10 өдрийн турш хамтдаа суралцаад, хамтдаа хөгжөөд, хамтдаа сэтгэлгээ өөрчлөөд, хамтдаа гэр бүлийнхээ харилцаа, хүүхдтэйгээ харилцах харилцаагаа өөрчлөөд явах юм шүү. За өнөөдрийнхээ хичээл 1 рүү оръё. За хичээл 1 маань юу гэхээр сэтгэлгээ, харилцаа, хандлага хүүхдэд өвлөгддөг. Тэгвэл би та хэдээс асуумаар байна. Та яг ямар харилцаа, хандлага, сэтгэлгээг хүүхдүүдтэй өвлүүлэх гэж байна? Яг юу өвлүүлэе гэж хүүхдүүдтэй боддог? Магадгүй бид нар хүүхдүүдтэй барилга, байшин, эд баялаг, хадгаламж өгчхөл магадгүй ирээдүйд нэг зовхгүйгээр амьдрах байхаа гэж боддог. Гэтэл юу вэ гэхээр ямар ч сайн хүүхэд байсан, ямар муу хүүхэд байсан ч сэтгэлгээ байхгүй болвол юу гэхээр таны эд баялаг, барилга байшин, хадгаламж, мөнгө төгрөг, компани, өв залгамжлал юу ч болохгүй. Харин бид нар хүүхэдтэй хамгийн гол өвлүүлэх зүйл маань юу вэ гэхээр баян сэтгэлгээ, эерэг хандлагыг өвлүүлвэл өнөөдрийн хүүхдүүд тэрнээс илүүтэйгээр надаас илүүтэйгээр амьдрах боломжтой гэж би боддог. Тэгээ би таныг ч гэсэн 2 гараа өргөөд та энэ хоёрын алийг өвлүүлмээр байна гэж асуухад 2 дахь гэдэг дээр бүгдээрээ гараа өргөж байгаа гэж бодож байна. Тэгвэл бид нэр тэр баян сэтгэлгээ, эерэг хандлага, харилцааг өнөөдөр хаанаас өвлөөд ирсэн юм бэ? Өнөөдрийн амьдралын боловсрол, хувийн санхүүгийн боловсрол, харилцаа хандлагыг та хаанаас сурсан бэ? 10 жилийн сургуулийн энэ хичээлүүдийг заадгүй, их сургууль заадгүй, мастер, доктор заадгүй. Магадгүй бид нар энийг
би лав хаанаас зураагүй. Энийг би хаанаас төрсөн бэ гэхээр гэр бүл байгаа орчин ээж аваасаа суралцсан. Хүн байх боловсролыг бид нар гэр бүлээсээ суралцсан. Тэгвэл та өнөөдрийн энэ сэтгэлгээ, харилцаа, хандлага хэр сэтгэл хангалуун байна вэ? Яг энийгээ өвлүүлэхэд бэлэн байна уу гэдэг асуултыг бид асуусан байна. Бид нар хүүхдтэй маш сайн зүйлийг хүсдэг, өөрөөсөө илүү амьдруулахыг хүсдэг, өөрөөсөө илүү зүйл бүр үзүүлэхийг хүсдэг, идүүлэхийг хүсдэг, суралцуулахыг хүсдэг, боловсралтай болохыг хүсдэг. Өөрөөсөө илүү төвшөнд амьдраасаа гэж хүсдэг. Гэхдээ юу вэ гэхээр бид нар өнөөдрийн ээж аваасаа өвлжсөн сэтгэлгээгээ өвлүүлнэ гэвэл би өнөөдөр хүүхдтэй тэр зүйлийг өгөх боломжгүй. Бид нар сайн хүн болохын тулд сайн боловсралтай болгочих хүүхдээ гэж хүн болгон боддог. Гэтэ боловсралыг юу вэ гэхээр тархины боловсрал буюу академик боловсрал, зүрх сэтгэлийн боловсрал буюу хүн байх боловсрал гэж бид нар юу вэ гэхээр хоёр ангилдаг. Бид нар магадгүй хүүхдээ сайн болохын тулд сайн багш, сайн сургууль, төлбөр төлөөд суулгаж болно. Гэхдээ тэр хүн байх боловсролыг ээж та өөрөө танаа гэрийн орчин бий болгодог. Тэгвэл та өнөөдөр яг тэр зөв сэтгэлийн боловсрал, хүн байх боловсролыг олгож чадчихэв үү? Бид нар магадгүй юу гэхээр хүүхдээ сайн хүн болохыг гэж хүсдэгч энэ боловсролуудыг мартчихдаг. Сайн сургууль төгсвөл сайн хүн болно. Тэгвэл та аав ээжийнхаа тэр зүрх сэтгэлийн хүн байх боловсролыг нь хэр сайн олгож байна вэ? Энэ бол ээжүүдээс, тэр дундаа ээжүүдээс маш олон зүйл шалтгаалж байдаг. Бид нар хэдий ажилдаа, амьдралдаа, завгүй нийгэмд ажиллаад байгаа ч гэсэн юу гэхээр дэлгэх цагаа гэр бүлтэй өнгөрөөждөг. Таны өнөөдрийн хийж байгаа үйлдэл болгоноос хүүхд юу вэ гэхээр тэр амьдралын боловсролыг суралцж идэг. Ээж ямар үгээр ярьж гин, эерэг үгээр, сөрөг үгээр, ээж ямар үйлдэл хийж гин, ээж мөнгөндөө яаж хандж гин, ээж аавтаа яаж харилцаж гин, ээж хүүхдтэй яаж харилцаж гин, ээж найзтайгаа яаж харилцаж гин, ээж энгийн хүмүүстэй яаж харилцаж гин. Энэ бүхнээс хүүхд юу вэ гэхээр суралцж идэг. Магадгүй бид нарт тэгдэж шүү дээ. Заримдаа миний үйлдэлийг, үгийг хүүхд маань дүүдээ ярьсан, аавдаа ярьсан, ахтаа гаргацсан явчихдаг. Тэгвэл бид нар өнөөдөр юу вэ гэхээр өөрийнхөө тэр сэтгэлгээг өөрчилснөөрөө хүүхд маань биднээс илүүтэйгээр тэр сэтгэлгээгээд амьдрах боломжтой. Тэр дундаа орчин үеийн хүүхдүүд бид нар яг үнэндээ мэдээлэл бидний үед 20 жилийн өмнө бидний өсвөр нас магадгүй хүүхэд нас 30 жилийн өмнө гэсэн. Гэтэл тэр үед энэ нийгэм, энэ гар утас, энэ машин яаж хөгжсөн байсан юм бэ? Гэтэл өнөөдрийн нийгэмд яаж хөгжсөн байгаа вэ? Гэтэл бидний ээж аваас авсан сэтгэлгээгээр өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлнэ. Би болгочихно. Би сайн хандаад байгаа. Гэх нь өөрөө юу гэхээр бас нэг зөв зүйл биш байгаа. Тэгэхээр ээжүүд минь аауд маань яах ёстой вэ гэхээр өөрсдөө хөгжих, өөрсдөө тэр сэтгэлгээгээ би юу өвлөх гээд байна. Хүүхд маань яг энэ миний харилцаад байгаа хандлагаар ирээдүйд явна гэвэл их нэртэйгээ яаж хандах гээд байна. Хүүхдтэйгээ яаж харилцах гээд байна гэдгийг бодох хэрэгтэй байна. Тэгээд би та хэдтэй баян ядуу сэтгэлгээний ялгааны талаар бас товчхон яри. Тэгэхээр би өнөөдөр амьдралаа бүтээдэг. За энэ уртталт нь байгаа хэсэг нь
Баян сэтгэлгээ хойтлолд нь байгаа хэсэг нь ядуу сэтгэлгээ. Тэгвэл та өнөөдөр өөр дөөр нэг анализ хийгээд үзээч. Би аль сэтгэлгээгээр нь амьдраад байна вэ гэдэг зүйлийг хэлж байгаа. Би амьдралаа бүтээдэг гэж үздэг баян хүмүүс би өөрийнхөө амьдралыг бүтээдэг. Харин ядуу хүмүүсийг хүч үздэг вэ гэхээр амьдрал намааг бүтээдэг, хувь тавилан, заяа төөрөг тийм л заяатай болохоор би ийм явж байгаа гэж боддог. Харин баян хүмүүс бол би хамгийн сайн юу хийж чадах вэ? Юу хийвэл юу хийж чадах вэ гэдэг зүйлийг боддог бол ядуу сэтгэлгээтэй хүмүүс юу хийвэл мөнгө олчих вэ? Хин юу хийгээд мөнгө олоод байна вэ гэж. Өөрийнх дээрээ биш, өөрийнхөө чаддаг зүйл дээр биш, бусдын хийгээд байгаа зүйлийг дуурайж хийх дуртай. Баян хүмүүс боломжин дээр анхаарлаа хандуулдаг. Миний боломж нь юу байгаад? Энэ асуудлыг шийдэх боломж юу байгаад гэдгийг хардаг бол ядуу хүмүүс бэрхшээл дээр анхаарлаа. Энэ болохгүй байгаад. Тэр болохгүй байгаад. Нэг юм хийх гэсэн чинь энэ нь болохгүй байгаад. Дандаа бэрхшээл дээр анхаарлаа хандуулдаг. За баян сэтгэлгээтэй хүмүүс яадаг вэ гэхээр амжилтаа яваа хүмүүсийг хүндэлж тэднээс суралцдаг. Харин баян сэтгэлгээтэй яваа хүмүүс гэдэг вэ гэхээр ядуу хүмүүс сэтгэлгээтэй хүмүүс амжилттай яваа хүмүүст атаахаж үзээд энэ хизээ юм болцсон. Энэ адилхан л хийсэн шүү дээ. Адилхан байсан байж болно. Бидний хаана байсан чухал биш. Өнөөдөр хаана утсан нэг чухал байна гэж хатаархдаг тийм. За тэгвэл амжилт эерэг баян сэтгэлгээтэй хүмүүс эерэг амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлдэг. Тийм хүрээний дотор орж ярьдаг. Өөрөөр хэлбэл бэрхшээл ярьдаг. Танд хатаархдаг хүмүүсээс холддог гэсэн. Гэтэл ядуу хүмүүс яадаг гэхээр амжилтгүй сөрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлдэг. Хамтдаа хов ярьдаг. Хамтдаа татаархдаг. Хамтдаа бэрхшээлээ ярьдаг. Тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлдэг. Тэгвэл өөрийн баян хүмүүс өөрийн чадвараа бусдад хуваалцдаг. Би энийг сурчлаа. Одоо энийг би хийнэг нь заагаад үгүй. Энэ ингэдэг байхгүй юу гэж бусдаа байнга ямар нэгэн зүйлээр шеэр хийдэг, хуваалцдаг бол ядуу хүмүүс юу гэхээр өөрийгөө дандаа шүүмжилдэг, өөртөө итгэлгүй, бүр бусдыг шүүмжилдэг. Өөртөө итгэлгүй учраас юу гэхээр өөрийнхөө мэдж байгаа зүйлийг ч ойлгохоо болцсон. Юу хуваалцах тийм. Бусдыг шүүмжлээд энэ одоо яв хизээ юм болцсон гэдэг юм уу тийм. Ийм байдлаар шүүмжилж. Тэгвэл таны хувьд энэ сэтгэлгээ аль нь олон байна. Бид нар өөрөөр хэлбэл магадгүй ядуу зарим хэсэг нь байгаа бол та өнөөдөр өөрчлөх боломжтой, засах боломжтой, суралцах боломжтой. Тэгжээч бид нар юу гэхээр таны хүүхэд өнөөдөр боломжийг олж хардаг. Таны хүүхэд өнөөдөр амжилттай хүмүүсийн хүрээлэл дотор ордог. Таны хүүхэд өөрийнхөө амьдралыг бүтээх чадвартай. Таны хүүхэд өөрийнхөө хийж байгаа зүйл дээр гол анхаарлаа хандуулж чаддаг, бусдад татаархдаг биш, бусдад муу боддог биш, эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлсэн нэгэн болж байна. Хүүхдүүд биднийг ер нь хэн байгаасаа гэж хүснээр биш. Өнөөдөр таны сэтгэлгээ хэлж байгаа үг хийж байгаа үйлдэлийг л үлгэр дуурайл авчихсан. Бид нар хүүхдүүддээ сайн хүн байгаасаа гэсэндээ яадаг вэ гэхээр чи ийм байх ёстой, тийм байх ёстой, ингэж суралцах ёстой. Би чиний төлөө ажиллаж байгаа, амьдарч байгаа гэдэг үгнүүдийг маш их хэрэгэлдэг. Гэхдээ хүүхдүүд яг тэр хэлснээр ч юм биш. Юу гэхээр таны өнөөдөр хэн байгаа юм? Таны өнөөдөр нөхөртөөгөө, эхнэртэйгээ, хүүхдтэйгээ яаж харилцаж байгааг, таны хэлж байгаа эерэг үг хандлага, таны хийж байгаа үйлдэлийг дуурайж өгдөг. Тэгэхээр ээжүүд, аауд бид нар юу гэхээр өөрийнхөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. За ингээд өнөөдрийн асгалаа би тавтандаа танилцуулъя. За бид нар сэтгэлгээгээ өөрчлөе гэвэл
өнөөдөр баян сэтгэлгээ хүүхдтэй өвлүүлээ гэвэл юу гэхээр бид нар тэр сэтгэлгээг хүүхдтэй үйлдэлээрээ үгээрээ дамжуулж өгдөг байх хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн дасгал маань үгээрээ дамжуулаад сэтгэлгээг өөрчлөё гэдэг дасгал. За энэ дээр юу вэ гэхээр бид нар заримдаа хүүхдтэй одоо юу гэдгийг сэтгэлгээнээсээ болоод сайхан үгээр уул нь олвол бид нар өөрөөсөө сайхан амьдраасаа бэрхшээл битгий тохиолдоосаа боломжийг олж хараасаа сайн яваасаа гэсэн үднээсээ болгоомжтой байгаасаа аюулгүй байгаасаа гэдэг үднээсээ юу гэхээр хүүхдтэй маш олон зүйлийг захидаг хэлдэг. Гэхдээ юу гэхээр яг нэг юм нь сайхан ерөөлийг хэлж чадхаа үгийг хэлж чадхаа болцсон байдаг. Тэгээ би та хэдээс асуусан байна. Өглөө болгон босоод хүүхдтэй би чамд хайртай шүү гэдэг үгийг хэлдэг ээжүүд хэр олон байна. Яг ямар үгийг хамгийн ихээр хүүхдтэй хэлдэг вэ? Бид нэр ихэвчлэн хүүхдүүдтэй юу гэж хэлдэг вэ гэхээр болгоомжтой яваарай. Замаар дуугаараа юу гэдгийг машин тэрэг хараарай. Тусалд орчуу за. Мөргүүлчүү, дайруулчүү. Хурдл. Тэ хурдлаараа, гэлэлзаараа сайн сурах ёстой шүү. Хичээгээрээ. Нэг ийм үгнүүдийг л хэлдэг. Гэтэ яг ийм үгийг сонссон хүүхд хичээнэ гэж бодож байна. Магадгүй бид нар юу гэхээр тэр үгээрээ дамжуулаад буцаагаад хүүхдээ итгэлийг нь алдаад байдаг. Тэр үгээрээ дамжуулаад ерөөл биш бид нар муу зүйлийг дуудаад байдаг. Тэгэхээр энээс хойш хэдгэлээ хүүхдтэй маш гоё үгнүүдийг хэлж сурна. Энэ дээр байгаа үг маань хамгийн наазахын жишээ. Өглөө болгон босоод хүүхдээ явахт нь тэр нь буруу биш байхгүй бид нар болгоомжтой яваарай л гэж хэлүүлж байгаа. Гэхдээ бид нар юу гэхээр тэрнээсээ илүүтэйгээр зөв үгээр хэлчихвэл хүүхд маань сэтгэл зүйн хувьд илүү татаа байх боломжтой. За хүүхдтэй юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр та хэд маань энэ үгийг хүүхдтэй хэлээд үзээрэй. Ямар үр дүн гарахыг буцаагаад комент байдлаар бичээрэй. Би чамд хайртай, ээж нь чамд итгэдэг, чи чадна, би чамаар бахархдаг, амжилт хүсье. Энэ үгнүүдээс та бүгднийг хэлэх бас албатай биш. Эхний удаа нэгийг хоёрыг хэлээд үз. Үнэхээр хүүхд ээж нь итгэж байгаа гэдэг үгийг сонссон хүүхд яадаг вэ гэхээр ээжийнхээ итгэлийг алдахгүй гэсэндээ маш сайн хичээдэг, суралцдаг, амжилт гаргадаг. Хайртай гэдэг үгийг сонссон хүүхд юу гэхээр гайхалтай хайрлагдж байгаа мэдрэмжийг авсан хүүхэд өөрийгөө хайрлагдж байгаа мэдрэмжийг авсан хүүхэд аз жаргалтай нэгэн болж хувирдаг. Өөртөө итгэлтэй болж эхэлдэг. Ээжийнхээ бахархал болсон хүүхэд өөртөө итгэлтэй болж эхэлдэг. Ээжийнхээ амжилт хүсье гэдэг ерөөлийг авсан хүүхэд юу вэ гэхээр амжилттай нэгэн байх гэж хичээдэг. Тэгэхээр та энэ үгийг хүүхдтэй өглөө болгон, өдөр болгон, орой болгон заавал хэлж байгаа. За нөгөө талаасаа нөхөртөө тэгвэл юу гэж хэлэх вэ? Бид нар нөхөртөө юу гэж хэлдэг? Ихэвчлэн ийм зээлтэй шүү. Ийм өртөө шүү. Ийм аммаар байна. Тийм аммаар байна. Тэдэнд өгөх хэрэгтэй байна. Одоо тэрийг яах вэ? Энэ нь болохгүй байгаа дээ. Тэр нь болохгүй байгаа дээ гэдэг үгнүүдийг л ихэвчлэн хэлдэг. Энэ үгийг сонсоод өглөө гарсан нөхөр хэр амжилттай байх юм. Тэртээ тэргүй нийгэм маань тэр чигээрээ стресстэй байгаа. Бидний хүүхдүүд ч, бидний нөхрүүд ч бүгд стресстэй байх. Гэтэл тэр стрессэн дээр, нийгмийн стрессэн дээр чи тэр үгийг хэлээд гаргахад тэр хүний тарих өдөр автоматар яаж ажиллах вэ гэхэд нөгөө өрөө яаж төлнө, нөгөө зээлээ яаж төлнө, нөгөө бэрхшээлээ яаж давна гэдэг дарамтыг бид нар давхар хүчдэг нөхөртөө. Тэрийг бодоод яг үнэндээ ажлаа дараагийн түвшинд амжилттай хийх үүд хаалгууд нь дандаа хаагдчихэдэг.
Одоо эсэргээрээ хэдүүлээ юу гэж хэлэх вэ гэхээр би чамд хайртай. Энэ амьдралыг хамтдаа бүтээж байгаад баярлалаа. Би чамд итгэдэг. Чи чадна. Чамаар бахархдаг. Амжилт хүсье. Энэ гайхалтай өрөөлүүдийг төхөөртөө байнга хэлээрэй. Бид нар яг үнэндээ завгүй амьдралын шуурганд явж явахдаа хайртай хандаач гайхалтай үгнүүдийг хэлэх юм мартцээ. Би завгүй, тэр минь завгүй. Би биэндээ сайхан үг хэлэх ерөө хүч завгүй. Хичээгэлгүйгээд байгаа амханда энэ бидний буруу бас биш. Одоо өнөөдрөөс эхлээд хэдүүлээ юу гэхээр нөхөртөө эхнэртэй энэ үгнүүдийг хэлнэ. Тэгээ энэ үгийг сонссон эхнэр нөхөр яах вэ гэхээр үнэхэрийн урам зоригтойгоор чиний тэр хүсэж байгаа боломжуудыг гаргаж ирнэ. Чиний хүсэж байгаа мөнгийг олж эхэлнэ. Чиний хүсэж байгаа амжилтыг бий болгоно. Энэ гэр бүлийг ацгаж жаргалтаа нэрээ хамтдаа бүтээж чадна. Тэгээд нөхрүүддээ энэ гайхалтай үгнүүдийг өглөө хэлээ гаргаараа. Оройн унтахт нь хэлж байгаараа. Энэ үгнүүдийг хэлээд унтсан хүүхэд нөхөр хүний сэтгэлгээ яадаг вэ гэхээр вау. Надад хайртай юм байна. Надад итгэдэм бэ. Тийм би чадна. Надаар бахархдсан байна. Би чадна гэдэг гайхалтай үгүүдээр тархин цэнэглэгдээд, сэтгэлэн цэнэглэгдээд ядаж тайван амгалан стрессгүй удаж чаддаг. Өдрийг гайхалтай амжилттай үргэлжлүүлэхээр өгч чаддаг. Тэгэд энэ үгийг өөртөө ч гэсэн хэлээрээ ээжүүд маань. Бид нар юу вэ гэхээр эмэгтэй хүний үндсэн мөн чанар хүнийг халамжлах, хайрлах, эрчүүдэх болохоор одоо бүр сэтгэлгээ нь аль хэдийн бусдыг хамгаалах юм сэтгэлгээтэй байхгүй сэтгэл зүйхөө. Гэтэл бид нар тэрэндээ болоод нөхрийгээ хүүхдээ гэж явж байгаад өөрийгөө мартсан байна. Тэгээ өөртөө ч гэсэн энэ үгнүүдийг хэлээрэй. Чи чадна штэ. Тэрэн талаараа тэ чи маш олон хүмүүст гэрэл түгэж чадна. Энийг дамжуулж чадна гэдэг энэ гайхалтай үгийг өөрөө өөртөө хэлээрэй. Тэгэд энэ үгийг тушаад үзээрэй. Маш олон хүмүүсийн бид нар юу вэ гэхээр гэрийнхнийхээ зүрх сэтгэлд нь энэ өгүүдээр дамжуулаад бид нар гал цогийг хасах боломжтой. Хайрын харилцааг түгээх боломжтой. Тэг хамгийн анхны даалгавар чинь магадгүй зарим энэ үгийг сонсож удаан сонсоогүй нөхрүүдийн хувьд хүүхдүүдийн хувьд энэ одоо ээж юу гэдэг байгаа. Тэ? Чичээдээ галзуурч миний харин энэ үгийг хаанаас олсон ч гэдэг юм уу юу гэдэг үгнүүдийг сонсож магадгүй та хэлдэггүй байсан болохоор бид нар сонсдоггүй байсан болохоор тэгж хүлээж аав. Гэхдээ юу вэ гэхээр би өнөөдрөөс эхлээд сургалтанд суугаад энэ гайхалтай үгнүүдийг сурсан. Би чамдаа хэлж амжаагүй байсан юм. Би хүүд охиндоо үнэхэрийн илэрхийлдэггүй л болохоос шаартай байсан юм бэ. Хайртай. Гэтэ одоо ээж нь илэрхийлж байна. Би хэлж чаддаггүй байсан юм бэ. Чамдаа би 1 удаа хэлье. 2 удаа хэлнэ. Би үргэлж хэлнэ. Гэтэ нэг юм тэр зүйлүүдээ илэрхийлээрэй. Тэгвэл юу вэ гэхээр хүлээж авах үнцг нь гоё болоод буцаад та тэр хайруудыг тэр үгүүдийг та өөрөө хүртэж эхэлнэ. За тэгээд даалгавраа хийгээд энэ үгнүүдийг гоё туршаад үзээрэй. Таны гэр бүлийн харилцаанд гоё үр дүнгуудыг авчна гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд дараагийн хичээлүүд дасгалуудаараа эргээд уулзъя. Бүгдэнд нь амжилт хүсье.